Өнгөрсөн удаа ертөнцийн эзний төлөвлөгөө Израилийн ард түмнэр дамжин биелэлээ олж байгаа талаар бид ярилцсан билээ. Та бүхэн дунд зарим мэддэг хүмүүс нь мэдж байгаа хаа. Израилийн ард түмэн манай эртний 70 онд мөхөж 1900 жил их оронгүй амьдарч байгаад бүр сүүлд дахин сэргэж эхлээд 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо дахин зарласан юм аа. Тэгээд нэгдсэн үндэстний байгууллагад элссэн. Тиймээс 2000 жил ойролцоогоор 2000-аад жил байхгүй байсан улс гинтхэн гарч ирээд 2000 жилийн тэртээд Израиль улс гэж байсан бөгөөд Израиль 1900 жилийн өмнө алга болоод дахин улсаа сэргээсэн нь энэ ертөнцид үнэхээр ховор маш гүн гүнзгий утгатай тийм явдал юм аа. Хүмүүс устж үгүй болсон улс гүрэн дахин сэргэхийг зүгээр нэг байдаг зүйл шиг санаж байж болох ч. Энэ бол Библиэр дамжуулан харвал маш том үйл явдал бөгөөд маш чухал утга учиртай тийм үйл явдал болохыг хүмүүс онцгийн анзаарахгүй байх шиг байна. Өнөөдөр та бүхэн Библиэр дамжуулан ойрхит орнууд дахь дэлхийн анхаарлын төвд байдаг энэ Израиль гэдэг улс яагаад дахин бий болж асуудал үүсгдэг улс болсон шалтгааныг нь Библиэд үндэслэн ирж олох болно. Өөрөөр хэлбэл энэ бол энэ дэлхийгээр хэлбэл мөхлөн дөхөж байгаагийн илэрхийлэл бөгөөд Есүс дахин ирэх өдөр ойртож байгааг хэлж байгаа юм аа. Манай Солонгос улсын хувьд гэвэл Японтой нэгдээд 36 жилийн турш бүгд наримдах Солонгос улс гэдэг улс үгүй болсон ч 36 жилийн дараа дахин сэргэж тусгаар тогтнолоо олсон юм. Түүнээс гадна зүүн өмнөд Азийн орнуудад очиход Лаос, Вьетнам, Камбож зэрэг орнууд за мөн энэтхэг Индонез ч ялгаагүй. Бүгд тодорхой хугацаанд Португал, Испани, Франц болон Английн колонд байж байгаад тусгаар тогтносон байдаг ч 2000-аад жилийн туршид улс орн нь үгүй болж байгаад дэлхийд даяар тархсан еврей үндэстэн дахин нутагтаа буцаж ирнэ гэдэг бол түүхэнд байхгүй тохиолдол билээ. Израиль гэдэг улс бол тэр газар нь Израиль түмэн амьдарч байгаагүй. Тэд дэлхийн нийтэд тархан олзлогдсон амьдарч байсан. Израилийн газар нутагт хүртэл бусдын эзэмшил өөр орн болж хүмүүс нь тарж бутарсан. Тэр цаг хугацаанаас хойш 1900 жил өнгөрсний дараа ард түмэн нь буцан ирж улс орн бий болсон ийм явдал түүхэнд байхгүй юм аа. Энэ нь Библиэд суурилсан үнэн болохыг бид судалнаа. ертөнцийн эзний төлөвлөгөө эрт дээр үед одоогоос 2-3 мянгаад жилийн өмнө үлдээсэн төлөвлөгөө тэр чигээрэн биелэн олж байгааг Библиэр дамжуулан бид судлах болно. Библийн Иеремия номын 30 дугаар бүлгийг уншицгаая.
888 дугаар хуудас. Библийн Иеремия номын 30 дугаар бүлгийг уншицгаая. Эзнээс Иеремияд үг ирж айлдсан нь. Израилийн бурхан эзэн ингэж айлдж байна. Миний чамд айлдсан бүх үгийг номод бич. Учир нь би өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Би бас тэдний эцэг өвгдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч тэд түүнийг эзэмших болно гэж эзэн айлдж байна. Энэ Иеремиягийн ном хэзээ бичигдсэн бэ гэхээр одоогоос 2500-600-аад жилийн өмнө бичигдсэн юм аа. Тэгэхээр Есүс эзэн төрхөөс ч хавьгүй өмнө 550-600-аад жилийн өмнө бичигдсэн тийм ном юм аа. Тийм эрт үед тэр үед Израилийн ард түмэн дэлхийд даяар тархахын өмнө, олзлогдохын өмнө энэ явдлыг зөгнсөн нь Библиэд энэ Иеремия номонд Израиль ард түмэн Вавилон руу баригдаад явснаар тэмдэглэгдсэн үйл явдал олон бий. Гэхдээ энэ нь давхар утгатай болохоор Израиль үндэстэн бүх дэлхийгээр бүгд тарж бутарч байгаад нэгэн цаг үед тэр улс үндэстэн дахин буцаж ирэхийг зөгнөж хэлсэн байгаа юм аа. 2 дугаар ишлэлийг харахад Израилийн бурхан эзэн ингэж айлдж байна. Миний чамд айлдсан бүх үгийг номд бич гэж хэлсэн байдаг. Түүний бичсэн ном нь энэхүү Библи юм аа. ертөнцийн эзэн иш үзүүлэгч Иеремияд цаашид болох зүйлийг энэ номод тэмдэглэл гэж айлдан тэмдэглэсэн нь энэхүү Иеремия ном юм аа. Тиймээс одоо бид энэхүү Иеремия номыг уншаад ертөнцийн эзний сургаал үнэхээр үнэн эсэх бодитоор биелсэн эсхийг мэдж авах болно. 3 дугаар ишлэлд. Учир нь би өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Би бас тэдний эцэг өвгдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч тэд түүнийг эзэмших болно гэжээ. Тиймээс Израиль үндэстэн амьдарч байсан дэлхийн олон улс орнуудаас эргэн ирж улс орондоо суурьшина гэж 2500-аад жилийн өмнө тэмдэглэсэн байгаа юм аа. Энэ сургаалд ойрхит орнуудын 4 дахь дайн гэж Израиль, Египт, Сир, Йордан, Ливан гэсэн эргэн тойрныхоо улсуудтай Израиль байлдсан дайныг хэлж байгаа юм аа. Ойрхит орнуудын 3 дугаар дайн нэртэй 6 өдрийн дайн 1976 онд болсон юм. Энэ бол 3 дугаар дайн бөгөөд 6 өдрийн дайны үеэр Израиль цэргүүд Израилийг тэр чигээр нь эзэлж орхисон юм. За тэгэхээр энэ бол Израилийн газар нутаг юм. Энд Израиль, харин энд сүнсэн тэнгис, энэ хойд талд нь Галилийн тэнгис байна. Манай Солонгосын Канвойн аймагт тэнцэх хэмжээний газар нутаг л да. 6 хоногийн дайнаас өмнө Израильчууд энд амьдарч байсан. Англиар бол West Bank гэж нэрлэдэг энэ газар. Энэ талаараа Йордан гол урсаж, Иерусалимаас эхлээд Йордан голын баруун эрэг болон өмнө зүгийн нутгууд байх бөгөөд
Йордан гэдэг улс үүнийг эзэлж, умард зүгт нь Голоны өндөрлгөөс эхлэн Сирүүд, өмнө талыг нь Египт эзэлж, мөн Палестинчууд энд тэндгүй тархан амьдарч байлаа. Харин 1967 онд 6 хоногийн дайны үеэр тухайн үеийн Израилийн арми өмнө зүгт орших Синаийн хойг, Йордан голын баруун эрг, Вест Банк болон зүүн талдаа Голаны өндөрлөгийг эзэлж, Израилийн газар нутаг гэж тунхагласан юм. Ингээд Израиль энэ бүгдийг эзэмших болсон. Гэтэл энэ явдал бол 2500-600 жилийн өмнө Библиэд зөгнөж бичигдсэн ертөнцийн эзний сургаал юм. 1-р ишлэлд эзнээс Еремияд үг ирж айлдсан гэж байгаагийн эзэн нь ертөнцийн эзнийг хэлж байгаа юм. Тийм үү? ертөнцийн эзэн Еремиягаар дамжуулан хэлсэн үг. Тэгэхээр энэхүү Библи бол ертөнцийн эзний үг юм. ертөнцийн эзний үг 2500 жилийн өмнө цаг нь ирэхээр Израиль эргэн ирж өөрийн газар нутгаа эзлэн авна гэсэн тэрхүү үг тэр чигээрээ биелсэн юм. За ингээд тэр дайны үр дүнд Йордан эзлэгдэж, Египт эзлэгдэж, Сир бас эзлэгдэн тэр газар нутаг Израилийнх болсноор Библийн сургаал биелэн олсныг бид маш тодорхой мэдэж авлаа. Үүний дараа Исая номын 60 дугаар бүлгийг гаргаад уншицгаая. Иеремия номын урд Исая ном байгаа. Дугаар бүлгийн 4-өөс эхлэн уншицгаая. 837 дугаар хуудас. Хуудасаар нь хэлэх юм бол хуучин гэрээ номын 837 дугаар хуудас. Хараага өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Израиль үндэстний хөвгүүд, Израилийн үр хойч нар холоос ирнэ гэсэн үг юм. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Тэврүүлээд Израиль улс руу буцаж ирнэ гэсэн үг юм. Чи харж сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чиний их болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир зүрх чинь чичрэн баясна гэжээ. Үүнийг харцгаана уу? Энэ Исая ном бол одоогоос 2600 жилийн өмнө бичигдсэн. 2600 жилийн өмнө энэ нь Еремиягаас ч өмнө үед. ертөнцийн эзэн Исая гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан зөгнсөн үгс юм. Энэ сургаалд ч гэсэн нэгэн цагт Израиль үндэстэн болон түүний үр удмууд холоос Израиль нутаг руугаа хүү охиноо тэрч ирэх тухай зөгнжээ. Энэ сургаал дундаас бидний онцгойлон анхаарч унших хэсэг бол 5 дугаар ишлэл юм. Чи харж сүрдэн гэрэлтэх бөгөөд зүрх чинь чичрэн баясна гэсэн. Тэгэхээр Израильчүүдийн нүүрэнд баяр баясгалан гэрэлтнэ гэсэн үг юм. Тэгээд зүрх чинь чичрэн баясна гэдэг нь далайн баялаг чиний их болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир. Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ. ертөнцийн бүх хөрөнгө чам дээр цуглана гэж хэлж байгаа юм. За саяхны жишээ гэхтэл Гольфийн дайн, Персийн булангийн дайн гарсан шүү дээ. Гольфийн дайны сонирхолтой зүйл нь Арабын армиуд Израилийг онилж, Ирак улс Израилийг дарах гэсэн дайн байсан. Америк нэгдсэн улсаар удирдуулсан олон улс хүчээ нэгтгэн бүх дэлхий даяараа
Энэ дайнд эдийн засгийн тусламж үзүүлсэн юм аа. Хачирхалтай нь Израиль улс энэ дайнаар маш их хөрөнгөчсөн юм. Яагаад гэхээр Ирак Израиль руу Скад залуурт пуужингаар довтлоход израильчууд цөмийн зэвсэг ашиглан довтлох болно гэж сүрдүүлсэн бөгөөд энэ үед Америкийн нэгдсэн улс Израилийг аргадах үүднээс тусламж дэмжлэг үзүүлж хэд хэдэн патриот пуужин нийлүүлж Франц, Герман зэрэг олон орноос маш их хөрөнгийг Израиль руу илгээсэн явдал бол хамгийн сүүлийн үед болсон явдал юм аа. Тийм маягаар бүх дэлхийн хөрөнгө Израиль руу буцан очсныг илэрхийлж байна. Америкийн нэгдсэн улс бол израильчууд санхүү эдийн засгийг нь атгаж байгаа тийм орн юм аа. Жишээлх юм бол Америкт Рокфеллерийн сан гэж дэлхийд даяар алдартай хөрөнгөтөн байдаг. Тэр Рокфеллер бол Израиль угсааны хүн бөгөөд түүнээс ч гадна Израиль хөрөнгөтнүүд маш олон бий. Банк, том корпорациуд ер нь бүгд л израильчүүдийн гарт байдаг. Тэгэхдээ хизээ нэгэн цагт тэр бүх хөрөнгө Израиль руу урсах боломжтой гэсэн үг. Энэ сургаалд үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ гэж хэлсэн учраас биелэх нь дамжиггүй юм. Энэ урд талд нь далайн баялаг чинийх болно гэж бас хэлсэн. Энд Израилийн 3 янзын тэнгис гарч байна. Энэ 3 тэнгисийг их далай гэдэг. Газар дундын тэнгис байна. Мөн дотор талдаа сүнсэн тэнгис оршино. Өөрөөр хэлбэл давс хужирган далай. Хойд талдаа Галилей гэдэг тэнгис бий. Үнэн дэм бол энэ тэнгис биш нуур боловч Библиэд Галилей тэнгис гэж нэрлэсэн байгаа юм. Энэ 3 тэнгис дотроос хамгийн хачирхалтай нь сүнсэн тэнгис юм. Сүнсэн тэнгис бол дэлхийд хамгийн нам дор газар юм аа. Дэлхийн хамгийн нам дор газар учраас энэ тэнгис рүү ус урсаж ордог л болохоос гадагш урсаж гардаггүй юм. Ус нь ууршиж алга болоод урсаж орсон ус буцаж гарах нь үгүй юм. Тэр хэмжээгээр энэ тэнгисийн ус шорвог болно. Энэ нь дэлхий дээрх давсны найрлага хамгийн ихтэй газар юм. Энэ тэнгисийн усанд хүн орвол дээш хөвөөд гардаг. Тэр хэмжээгээр давсны найрлага ихтэй газар гэсэн үг. Энэ тэнгист орхол юм бол бүх биеийг ямар нэгэн зүйл хочаад авна. Тэрийг угааж салгах гэж нилээд юм болно. Кайлын эсэл гэдэг хачирхалтай бодисыг боловсруулбал хүнс болон хэдэн 10 янзын ховор түүхийд гардаг тийм тэнгис юм. Би энэ газар очиж үзэхэд энд сүнсэн тэнгисийн ойролцоо магнийн үйлдвэр байсан. Энэ нь давсны үйлдвэрлэлтэй. Ийм өндөр яндантай. Гаднаас нь харахад давсны үйлдвэр гэж байгаа боловч үнэн дээр бол маш өвөр мөц бодисуудыг ялгаруулан авдаг үйлдвэр. Энэ үйлдвэрийг Израилийн засгийн газраас менежмент хийж байна. Энэ юу гэсэн үг вэ? Далайн баялаг чинийх болно гэсэн. 2600 жилийн өмнөх Библийн сургаал тэр чигээрэн биелэлээ олж байна. За одоо дараагийн 8 дугаар ишлэлийг харцгаая. Намайг дагаад уншаарай. Үүл мэт үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ гэжээ. Би түрүүн энэ Исаягийн ном хэдэн онд тэмдэглэгдсэн гэж хэллээ. Өдгөөгөөс 2600 жилийн өмнө бичигдсэн.
Мэддэг хүн байвал хариулаарай. Тэгвэл агаарын хөлөг онгоц хизээ бүтээгдсэн бэ? Мэд хүн байна уу? Онгоц бий болоод хэдэн жил болсон бэ? Ойролцоогоор 100 жил. Онгоц бүтээгдснээс хойш 100-гаадхан жил болжээ. Тэгвэл Библийг харцгаана уу? 2600 жилийн өмнө Израиль үндэстэн өөрсдийн нутаг руу буцахдаа үүл мэт үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэн ирнэ гэж Библи бичсэн байна. Яаж ч бодсон 2600 жилийн өмнө тийм зүйлийг яаж төсөөлөх вүлээ? Одоогоос ойролцоогоор 100-аад жилийн өмнө удахгүй хүмүүс агаарт нисдэг болно гэж хэлбэл. Гүн чинь юу солиороод байгаа юм бэ? Тийм юм гэж юу хэлсэн юм бэ? Хүмүүс агаарт нисээд байхдаа яах вэ? Гэдэл доог тохов хийх байсан байх. Гэтэл 2600 жилийн өмнө энэ дэлхийгээр нэг тархан суурьшсан Израильчууд өөрийн нутаг орондоо буцахдаа үүл мэт үүрэндээ буцах тагтаа мэт нисэн ирнэ гэж тэмдэглэгдсэн байгаа юм аа. Израиль бол гурван талаараа дайснараа хүрээлэгдсэн тийм улс. Манай орон онгоцоор магадгүй Японоос усан онгоцоор ирэх боломжтой боловч тэр бол өнөө цагт том боломжтой болохоос дээр үед бол тийм юм байгаагүй юм. Манайхтай адилхан улс бол Израиль юм. Израиль руу онгоцоор явхаас өөр зам байхгүй. Зөвхөн онгоцоор л энэ улсад очих боломжтой. Тэгээд Израиль үндэстэн дэлхийн өнцөг булан бүрээс бүгд л онгоцоор ирцгээсэн. Үнийг нотлох баримтсэлт олон бий. Зөвлөлт холбоот улсдал гэхэд 400 мянган еврей үндэстнүүд их нутаг руугаа буцах зөвшөөрөл авсан тухай мэдээ сонинд нийтлэгдэж байсан. За бас энд 14500 хүнийг нэг амьсгаагаар олноор нь онгоцоор тээвэрлсэн нь Этиопоос еврейчүүд гарсан 14500 хүнийг Этиополсаас онгоцоор нутаг руу нэг дор буцаасан байна. Сонирхолтой нь энэ хүмүүс хар арьстай хэрнээ еврей үндэстэн гэж байгаа юм аа. Тэд нутаг орн руугаа онгоцоор буцан явжээ. Түүнээс гадна өмнөд умард Имен улсаас онгоцоор явсан тухай мэдээж бас гарч байсан. Тэгэхээр Израиль орн тэр аяараа онгоцоор их нутагтаа иргэн ирсэн түүхтэй юм аа. Ингэхээр Библиэд бичсний дагуу биелсэн байгаа үстэй. Ямар вэ? 2600-аад жилийн өмнө Израиль үндэстэн өөрсдийн нутаг руу буцахдаа үүл мэт тагтаа мэт нисэж ирнэ гэж ертөнцийн эзэн ирээдүйг зөгнөн хэлээгүй бол ийм явдал болно гэж үү? Тиймээс Библи бол гарцаагүй ертөнцийн эзний сургаал юм. Библи бол хүний үг биш. ертөнцийн эзэн ариун сүнсээр дамжуулан хүний сэтгэлийн утсыг хөндөж үгэн дамжуулсан байдаг. Одоо Иеремия номын 31-р бүлгийг үзье. Наймдугаар ишлэл. 890-р хуудас. Иеремия номын 31-р бүлгийн 8-р ишлэлийг уншицгаая. Үзэгтэн, би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг дэлхийн азлагдсан хэсгүүдээс цуглуулна. Тэдний дунд сохор ба доглон, жирэмсэн эмэгтэй ба төрхөөр өвдөж буй эмэгтэй бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс тэд энд буцаж ирнэ.
Тэд уйлан ярьж, би тэднийг гуйлтаар удирдна. Би тэднийг урсгал усны хажуугаар бүдэрхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь би Израильд эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүүмэн юм гэжээ. Эндээс харвал умард зүгээс авчирна, хойд зүгээс авчирна гэжээ. Түрүүн харуулсан шиг 400 мянган еврейчүүд 1985 оны 12 дугаар сарын сонинд 400 мянган еврейчүүд их нутагт ам буцах зөвшөөрлийг авчээ. Та бүхэн дунд энэ тухай мэддэг хүн байна уу? Горбачев гэдэг хүн ямар бодлого хэрэгжүүлсэн билээ? Перестройка буюу өөрчлөн байгуулалт. Перестройкаг зарласан, тийм үү? Энэхүү өөрчлөлт шинжиллийн бодлого нь үнэндээ Израильчуудад эх орондоо буцаж ирэх эрхийг олгосон юм аа. Энэ бодлогыг зарлаад удалгүй зөвлөлт холбоот улс бутарч Горбачев ерөнхийлөгчөөсөө огцорсон. Ийм зүйл болсон юм аа. Зөвлөлтөд еврейчүүд хэр олноороо амьдарч байсан бэ гэхээр чөлөөлөгдөхөөс өмнө л гэхэд 2,500,000 хүн байсан. Гэтэл Оросууд тэднийг дарамтлах болжээ. Шөнө гэрлүү нутастаад та нараас болж бид ингэж ядуу амьдарч байна гэх зэргээр чулуугаар цонхыг нь хаглах гэх мэтээр Израиль хүмүүс маш ихээр дарамтлуулж байгаад энэ перестройка хэмээх бодлогын хүчээр Израильчууд бүгд их нутагтаа харих боломжтой болсон байгаа юм аа. Энэхүү Библиэд маш тодорхойгоор үзэгтэн би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна гэсэн. 2500-600 жилийн өмнө зөгнөж хэлсэн энэ үг өнөөдөр биелэн олж байгааг бид нүдээрээ харж байна. Тэгэхээр Библи бол гарцаагүй үнэн юм аа. Библи үннийг өгүүлдэг болохоос хийсвэрээр бүдэг бодог юмыг зүгээр нэмж чимээд биччихсэн түүх огт биш ээ. Библи бол нэгээс эхлээд 100 хүртэл бүгд үнэн юм аа. Хүмүүсээ Библи үнэн гэдэг бол маш чухал асуудал юм шүү. За одоо дараагийн Лук номын 21-р бүлгийг шинэ гэрээ Лук номын 21-р бүлгийг харцгаая. 1188 дугаар хуудас. Шинэ гэрээ номын 1188 дугаар хуудас. Хордугаар ишлэлээс эхлээд уншийе. 20 дугаар ишлэлд. Харин Иерусалим байчдад бүслэгдэхийг та нар харахтаа энэ хотын хаосрал ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд ивдээд байгсад нь уулсууд зүгтэг, хотод байгсад нь тэндээс гарг, хөдөө байгсад нь хотод бүү орг. Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм гэжээ. Дараагийн 24-р ишлэлд. Элдний ирээр тэд унгаагдж бүхэндээс нүүд рүү цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл дор талхлагдах болно гэжээ. Энэ бол Есүсийн хэлсэн үг. Есүс эзэн алстаа Израиль улс устж үгүй болохыг зөгнөж байна. Иерусалим эзлэгдэж сүйрэх болно гэсэн байна. Яагад гэвэл Израильчууд Есүсийг гадуурхаж ертөнцийн эзнийг доромжилсан учраас тэгсэн юм аа. Бид энэ тухай үзсэн шүү дээ. Тэд ертөнцийн эзэнд тэрсэлбэл үр хүүхдээ барьж идэн
Энэ бүх дэлхийг эрдэнэг тарж бутарн газар нь атаршиж, араас нь илд далайн хөөн гэсэн түүний үг тэр чигээрээ Есүс эзнээс хойш 40 жилийн дараа болно гэдгийг ч дахин зөгнсөн юм. Ингэж зөгнөхдөө харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахтай. Энэ хотын хаосрал ойрхон буйг мэдэх болно гэсэн. Ингэж хэлсэн шүт. Харин Иерусалим яах вэ гэхээр элдний ирээр тэд унгаагдж бүх үндэст нүүд рүү цөлөгдөнө. Харинхны цаг гүйц хүртэл Иерусалим харинхны хөл дор талхлагдах болно гэсэн. Тэгвэл харинхны цаг гүйцнэ гэж юу хэлж байна? Эндээс харахад энэ бол 7 жилийн зовлон юм аа. Тэгвэл тэр харинхны үе хизээ эхэлсэн бэ гэхээр манай эртний өмнөх 600-аад жилийн өмнө юм. Иерусалимийн эхний суйрлээс эхлэн 2 дахь суйрл. Түүний дараах 3 дахь суйрл ирсэн. Тэгэхээр энэ эхний суйрлээс харинхны үе эхэлсэн гэж үздэг. Тэгвэл харинхны үе хизээ дуусах вэ гэхээр энэ түрээд дуусна. Энэ тэрэд. Яагаад дуусна гэхээр Есүс эзэн дахин ирэхдээ дахин амьдарч тэнгэрт одсон Есүс эзэн дахин ирснээр харинхны үе дуусах юм аа. Тэгэхээр тэр үед энэ 1000 жилийн туршид Есүс Иерусалимаас бүх дэлхийг захирах Израилийн цаг үе дахин ирнэ. Харинхны үе дуусах талаар 24-р ишлэлд. Элдний ирээр тэд унгаагдж бүх үндэст нүүд рүү цөлөгдөнө гэсэн. Харинханд онцлогдож манай эртний 70 онд цөлөгдсөн юм аа. Харинхны цаг гүйц хүртэл Иерусалим харинхны хөл дор талхлагдах болно гэж хэлсэн бол 1967 онд түрүүн хэлсэнчлэн Иерусалим Израильчуудынх болсон билээ. Иерусалим Израильчуудынх болсон юм. 67 он хүртэл хуучин Иерусалим, шинэ Иерусалим гэж байсан бөгөөд хуучин Иерусалимд эртний нэгэн тойр байдаг юм аа. Йорданчууд эзэлж өөрийн орон нутаг болгож байгаад 1967 онд Израилийн цэрэгт бүр мөсөн эзлэгдсэн байдаг. Тэгэхээр харинхны үе дууссан гэсэн боловч арай болоогүй байна. Яагаад гэхээр Иерусалим гэвэл хамгийн төв газар нь хаан вэ гэхээр эртний Соломон хааны сүмийн тойр юм аа. Сион уулч гэж нэрлэгддэг Соломон хааны сүмийн тойрон дээр одоо ч исламын шашны 2 сүм бариатай байдаг. Алша, Омайл гэдэг 2 сүм одоо хүртэл байдаг байна. Тэр бүгдийг нураан тэр суурин дээр шин сүм. Израилийн сүм баригдвал Израильчууд бүтэн эзэлж байгаа гэсэн үг юм. Сүм барих бэлтгэлээ хангасан ч гэсэн одоо исламын сүмийг нурааж чадахгүй байгаа юм аа. За тэгэхээр 67 онд Иерусалимыг Израильчууд бүгд эзэлсэн болохоор харинхны үе дуусах дөхөж байгаагийн дохио юм. Эндээс бидний мэдэж болох нэг зүйл бол Израиль үндэстнүүд өөрийн их нутагтаа буцаж ирнэ гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна вэ гэхээр Есүс эзний дахин ирэх өдөр ойртож байна гэсэн үг юм. Түүний дараа Есүсийн захирдаг нүглэг гимээс бүр мөсөн ангид амар амгалан ертөнц ирнэ. Өнөөгийн энэ гмийн түүх үүгээр дуусгар болно. Тэгэхээр Израилийн ард түмэн өөрийн орон нутг руугаа буцаж ирнэ гэдэг бол маш чухал үйл явдал болох юм. Жирийн нэг байдаг л үзэгдэл огт биш ээ.
Тэгэхээр одоо Израиль гэдэг улс тусгаар тогтнож, дэлхийн өнцөг булан бүрт суурьшсан еврейчүүд бүгд нутаг руугаа буцна. Нарийн статистик мэдээ байхгүй ч Америкт 6 сая, Өмнөд Америкт бас маш олноороо амьдарсаар байгаа бөгөөд Оросд байгаа израильчууд одоо бүгд буцах болно. 29 дугаар ишлэлийг харцгаая. 29 дугаар ишлэл. Тэгэд тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Инжирийн мод болон бүх моддыг хар. Та нар тэдгэрийн ахиалахыг хараад 100 ойрхон байгааг мэддэг. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурхны хаанчлал ойрхон байгааг мэддэг гэжээ. Эндээс харвал хоёр төрлийн модоор харьцуулсан байна. Нэг нь инжирийн мод, нөгөө нь бүх модод. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр улс орон үндэстнүүдийг бэлэгдэж байгаа юм аа. Бүх мод гэж хэлсэн нь бүх үндэстнүүдийг хэлж байна. Тэгэхээр энэ дэлхийн бүх үндэстнүүд зөвлөлт холбоот улсын гишүүн орнууд задарч тусгаар тогтносон улсуудын нэгдэл бий болон зөвлөлт улс дотроо 12 улс ч билүү юутайч маш олон улс бий болж байна. Ингэж чөлөөлөгдөхөөс өмнө энэ дэлхийд нийт хэдэн улс байсан бэ гэхээр ердөөл 60-аахан улс байсан. Чөлөөлөгдөхөөс өмнө Англи улс нь нар шингдэггүй орн байсан. Тийм ээ, тэгж хэлж байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр газар нутг нь энэ дэлхийг эргэн тойрон тийм өргөн уудам учир нар шингдэггүй улс гэж хэлж байсан юм. Гэвч бүх үндэстнүүд чөлөөлөгдөж тусгаар тогтносон. Одоо дэлхий дээр хэдэн улс болсон бэ гэхээр багаар бодоход 200-аад улс бий болжээ. Тэгэхээр энд байгаа бүх мод үндэслэж соёолбол дахин сэргэнэ гэж хэлсэн бөгөөд тэр дунд инжир мод бий. Тэр инжир мод нь Израилийн ард түмнийг хэлсэн юм. 2000-аад жилийн өмнө устсан Израиль улс болон бусад үндэстнүүд бүгд тусгаар улс болох нь юуг илэрхийлж байна? Дахиад нэг харцгаая. 29 дугаар ишлэл. Тэгээд тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Инжирийн мод болон бүх моддыг хар. Та нар тэдгэрийн ахиалахыг хараад 100 ойрхон байгааг мэддэг. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурхны хаанчлал ойрхон байгааг мэддэг гэсэн. За тэгэхээр хүмүүс байна штэ. Библийг мэдэхгүй болохоор бүх дэлхийн үндэстнүүд тусгаар улс болж Израиль үндэстэн тусгаар тогтнолоо зарласан ч энэ нь юу болохыг мэдэхгүй байгаа юм аа. Энэ явдал яагаад өрнсөн, юунаас болсон, өнгөрсөнд байхгүй байсан улс үндэстнүүд бүгд ярих чөлөө тусгаар тогтнолоо зарлаж байгаа нь юу нэх вэ? Израиль үндэстнүүдийг дахин сэргээсэн зүйл нь юу вэ? ертөнцийн эзний улс ойртож байна. Тэгвэл энэ ертөнцийн түүх гэж юу вэ гэхээр ертөнцийн эзний улсыг бүтээхийн төлөөх түүх биш үү? Эдгээр зүйлс болохыг хараад Бурхны хаанчлал ойрхон байгааг мэддэг гэсэндэ гэсэн. Бодоод үзсгэй. ертөнцийн эзний улсад орох бэлтгэлээ та хийсэн үү? ертөнцийн эзний улсад хэн дуртай хүн нь очиж чадахгүй. Хүссэн бүхэн ертөнцийн эзний улсад ордог зүйлч биш. Эзний улс бол намайг дагаад хэлээрэй. Хэн дахин эс төрнө? Тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна. Хэн ус болон сүнснээс эс төрнө? Тэр Бурхны хаанчлалд орж үл чадна гэсэн. Есүс эзэн тодорхой хэлсэн. ертөнцийн эзний улс ойртож байгаа боловч хүмүүс ухаарахгүй байна. Уг нь ертөнцийн эзний хаанчлал дөхөж байгаа нь нүдэнд илт байна шүд. Тэгсэн ч
ертөнцийн эзний улсад орох бэлтгэлээ хийхгүй. Дахин төрөхгүй бол түүний хаанчлалыг үзэж чадахгүй. Хуучин гэрээний Езекиэл номын 36 дугаар бүлэг. Түрүүний Еремия номын дараагийнх нь Езекиэл ном юм аа. Есүн 74 дугаар хуудас. Езекиэл номын 36 дугаар бүлэг. Эхлээд нэгэн түүх хэлье. Гурван 500 жилийн өмнө эрт дээр үед Мосе Израилийн ард түмнийг удирдан энэ газар руу орох үед энэ Синай уулын бэлд Бурхны хууль цаазыг тогтоож дахин цааш нилээд яваад Илат гэдэг газраар дамжин тэндээс энэ төрхтэй тагнуулуудыг Канаан руу илгээсэн байдаг. Тэр газрыг тагнаад эргээд явуулсанд тэд буцаж ирэхдээ нэг багц усан үзмийг 2 хүн дам нуурганд өлгөн дамнаж авчирсан гэдгээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ газар бол сүү бал урссан Канааны буянт газар гэж маш их үржил шимтэй газар тариалан эрхэлж амьдрахад таатай тийм сайхан нутаг байсан гэдгээ. Гэтэл өмнөх цаг дээр бидний ярилцсан түүхэнд манай эртний 70 онд Израиль үндэстэн мөхөж түүнээс хойш энэ газар атаршиж зэрлэгшсэн. Ягаад гэвэл хур тундас орохгүй байсантай холбоотой. Одоо ч гэсэн Израильд өвөлдөө ганц 2 удаа л бороо ордог бөгөөд жилийн туршид бороо хур ордоггүй, зун намар бороо огт ордоггүй тийм газар юм аа. 1900-аад жилийн туршид тэр чигээрээ цөлжсөн байна. Израильчууд энд анх ирэхэд сүү болон цалигсан тийм газар байсан бөгөөд еврейчүүдийг амьдарч байх хугацаанд ч тэр чигээрээ л байсан бол тэднийг явж одсны дараа инхүү цүлхээр болон хувирчээ. Гэтэл одоо бас Израильчууд буцаж ирэхийн тулд буцаж ирж эхлэхээр дахиад үр шимтэй болж өөрчлөгднө гэсэн үг юм. Сонирн байгаа биз? Израиль үндэстэн амьдарч байхад үржил шимтэй тэднийг явхаар элсэн цөл болоод буцаад ирэхээр нь гарт сайтай газар болон хувирч байна. Хэн үүнийг зохион байгуулж байна гэж 36 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Хүний хүү Израилийн улсад иш үзүүл. Израилийн улсаа эзний үгийг сонсогтун. Эзэн бурхан ингэж айлдаж байна. Байрсан чиний эсрэг. Хаа монголын өндөрлгүүд бидний өмч болов гэж хэлсэн. Тиймээс иш үзүүл. Бас эзэн бурхан ингэж айлдаж байна. Тэд чамайг эзгөрүүлж. Тэд гэдэг нь харийнхныг хэлж байгаа юм. Бүхий л талаас чинь няцалсан нь чи бусад үндэстнүүдийн өмч болж ард түмнүүдийн дунд базаахгүй үг хил амны бай болохын тулд юм гэжээ. За тэгэхээр Израилийн нутаг тэр жигтэй цөл болж хүмүүсийн элэг дог боллоо гэж байна. Хил амны бай элэг дог болсон гэсэн үг юм. Дараагийнхыг алгасаад 7 дугаар ишлэлийг уншицгаая. Тиймээс эзэн бурхан ингэж айлдаж байна. Та нарын хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно гэж би тангаргалсан. Энэ удаад Израиль дахин сэргэж эхлэхэд эргэн тойрных нь улсууд эсрэгээрээ ичгэвтер байдалд орно гэжээ. 8 дугаар ишлэлд. Харин Израилийн улсаа та нар бүчрүүдээ ургуулж миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. Харагтун би чиний төлөө байгаа бөгөөд би чам руу эргэж чи хаглагдан тариалагдах болно гэжээ. Энийг харцгаагаарай. Маш сонин үржил шимгүй атаршсан Израилийн газар нутаг одоо газар тариаланд маш таатай хөрс болон ховирч байна. Би энийг өнөөдөр та бүхэнд тайлбарлаж өгнө. Миний өнөөдрийн ярьж байгаа зүйлд та бүхэн итгэхгүй бол Израильд нэг очоод үзэж болно шүү. Тэгэхээр мэдий гэж хүсвэл
Библиэм бариад. Тэр хээр талд нэг очиад үзээрэй. Европод Испани Израиль мандрын иддэг. Израиль мандрын улаан өнгөтэй тун сайхан амттай байдаг. Мөн оливийн мод талаар дүүрэн тарьсан байсан. Газар нь маш үржил шимтэй хөрсөөр сэлбэгдэж, хүнсний ногоо, арвай буудай маш сайхан тариалж байгаа. Би нүдэрээ үзсэн болохоор хэлж байгаа юм шүү дээ. Гэхдээ урд нь бол юу чгүй газар байсан, тэр чигтэн цөл байсан. Израильчууд их нутагтаа эргэн очсноор тэр газар инхүү дахин сэргэж байна. За одоо дараагийн 34-р ишлэлийг харцгаая. Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэж байхын оронд хаглагдах болно. Тэд энэ зэлүүд газар нь Эдний цэцэрлэг адил болов. Хоосорсон зэлүүд газрууд нурсан хотууд бэхлэгдэж оршин суугчтай болов хэмээн. Тэгэд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь эзэн би нурсан газруудыг барьж засан хоосорч үгээрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. Эзэн би үүнийг альдсан, үүнийг үйлдэх болно гэж. Энэ Изекэл ном нь 2550-аад жилийн өмнө иш үзүүлэгч Еремаятай нэгэн үед бичигдсэн зүм бэлгийн ном юм. Энэ үгэнд Израилийн газар нутаг цөлжиж атаршсан аглаг газар байсан энэ нутаг ам орж ажмаар Эден цэцэрлэг шиг болно гэж хэлсэн байдаг. Эден цэцэрлэг шиг. Одоо очиод үзэх юм бол мөн тийм болсон байна. Ууланда модтой, талдаа тариатай, жимстэй. Мандрины талбайгаас маш сайхан үнэрсэн гинэд. Үнэхээр сайхан нутаг болон өөрчлөгдөж байна. Яагаад тэгж байна вэ? Анхаараарай. Энэ сүнсэн тэнгисээс хойшоо өксөхөөр Галилей тэнгис байдаг. Галилей тэнгис цэнгэг устай. Ус нь давсгүй цэнгэг. Тэгэхээр энэ Галилей тэнгисийн усаар бүх талбайгаан услах боломжтой. Энэ тэнгисээс дахиад хойд эзэг рүү нилээд явбал Хермон гэдэг уул байдаг. Библиэд Холмойн уул гэж тэмдэглэгдсэн энэ уул нь далайн төвшнээс дээш 3000 метрийн өндөрт, ойролцоогоор 3000 метр өндөр уул бөгөөд би 4-р сард оройд нь хүртэл авирч гарсан юм. Уулын 3/1 хавьд гарахад цастай байлаа. 4-р сард шүд. Тэгээд дээш өксөх тусам цас нь улам зузаарч байсан. Уул даваад баруун талдаа Ливан гэдэг улс, хойд талд нь Сир улс байдаг. Тэнд цэргийн баазтай хүмүүс санаар гулгаж байлаа. Уулнаас бууж явтал нэг том хөрхрээтэй таарсан юм. Олон машин хүмүүс цугласан байхаар нь хүмүүсийг дагаж очиод хартал тэнд цас хайлаад хөрхрээ болон орсож байх нь маш үдсгэлэнтэй харагдаж байлаа. За энийг хараарай. Энэ ус урсаад Галилей тэнгис рүү цутгадаг. Гэхдээ би тэр цутгаланд очиж үзэж чадаагүй л дээ. Яагаад вэ гэхээр жирийн хүмүүсийг тийш нь оруулдаггүй юм байл л дээ. Номноос уншижээ байхад. Энэ өндөр газраас ачааны машин орох хэмжээний тийм бүдүүн усны хоолой татаж нийт улсын газар нутагт услалтын систем суйрлуулад тэрийг спринклер буюу усаар шүших төхөөрөмж гэдэг баха. Жилийн туршид бороо орохгүй байсан ч гэсэн тэр уудам талд ганцхан товч дарахтал хиймэл бороо ордог гин. Ус дээшээ цацарч талбайг норгодог байна. За тэгэхээр нэг бодоод үзтээ. 1900-аад жил хатаж хойр яшсан газар, нар шарж азотын хийгээр дүүрсэн тийм газар усал байвал бордоо хэрэггүй.
Зүгээр л тариа ногоо ургаад өгнө. Энэ талаар өнгөрчээ явхад талаар нэг цагаан манан ус оргилж буцаад газарт бууж байгааг харсан юм. 35 дугаар ишлэлд. Тэд энэ зэлүүд газар Эдний цэцэрлэг адил болов. Хоосорсон зэлүүд газрууд нурсан хотууд бэхлэгдэж оршин суугчтай болов хэмээн. За бид зүгээр нэг бүдэг бадаг төсөөлөл биш. 2500-аад жилийн өмнө тэмдэглэгдсэн энэ сургаал одоо тэр чигтээ биелэж байгааг харж байна. Жишээ нь ингэж бодъё л доо. Ницшегийн хэлсэн шиг ертөнцийн эзэн өгсөн учраас үгүй болсон гэе. Тэгвэл энэхүү Библийн сургаал биелнэ гэж үү? Энэ Библийн сургаал тэр чигээрээ бодитоор амьлна гэж үү? Библийн сургаал амьд бөгөөд сургаалыг айлдсан ертөнцийн эзэн амьд оршиж байгаа учраас энэ бүхэн болж байгаа биш гэж үү? Тийм биз? ертөнцийн эзэн амьд байгаа биш гэж үү? Тийм ээ. Энэ Библи бол амьд үг юм. Олон мянган жилийн дараа энэ сургаал биелэн олж нотолж байгаа биз дээ? Энэ 36 дугаар ишлэлд. Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь эзэн би нурсан газруудыг барьж засан хоосорч өгөөрсөн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. Бүгд дагаад хэлээрэй. Эзэн би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно. Харж байна уу? Эзэн би үүнийг хэлсэн учраас үүнийг үйлдэнэ гэснээр одоо биелэж байна. Хүмүүсээ тэгэхээр ертөнцийн эзэн амьд уу үгүй юу гэдэг бол Библийн сургаал үнэн үү худлуу гэсэн үг юм аа. Энэ талаарх түүхийг нэгэнгүй хайж олоод бүгдийг хүүрнэн өгүүлнэ гэвэл маш их хугацаа хэрэгтэй. Гэвч та бүхэн саяны түүхүүдээс Библи бол үнэн түүх. Энэ сургаалыг айлдсан ертөнцийн эзэн бол амьд гэдгийг. Энэ дэлхий шинжлэх ухааны үндэсэн дээр бүтээгдэж үгээр буюу хууль, журам, зарчимд суурилж бүтээгдсэн гэдгийг маш тодорхой ойлгосон байхаа. Энэ хүн төрлөختний түүхийг үгээрээ дэмждэг ертөнцийн эзэн бол амьд оршдог нь тун тодорхой юм. Тэгэхээр та бүхэн хизээ нэгэн цагт ертөнцийн эзнийг заавал хүлээн авах хэрэгтэй. Хэд хоногийн өмнө Илчлэл номын 21-р бүлгээс уншиж байсан шүү дээ. Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж, Бурхан өөрөө тэдний дунд байж, Бурхан нь болно гэсэн. Энэ бол мөнхийн хайрын ертөнцийг хэлж байгаа юм аа. Хизээ нэгэн цагт ертөнцийн эзэнтэй заавал учрах болно. Ингэхдээ харин шүүлтүү мөнхийн амь уу? Энэ хоёрын л аль нэг. Та дуртайч, дургүйч ертөнцийн эзэнтэй гарцаагүй нүүр тулхал болно, шүүлгүүлнэ. Сүнсэн биеэрээ дахин төрөөгүй л бол. Харин дахин төрсөн бол маш их баяр баясгалантайгаар, сүр жавхлантайгаар ертөнцийн эзэнтэй уулзнаа. Хүн энэ ертөнцид төрөөд амьдарч байгаагийн утга учир энэ юм. Хүний амьдрал гэдэг амьдарч байгаад
үхлээр дуустдаг тийм хоосон зүйл биш. За одоо Изекиэл номын 37 дугаар бүлгийг жаахан уншаад өнгөрцгөөе. Дугаар бүлгийн 1-р ишлэл. Эзний мотор миний дээр ирж намайг эзний сүнсээр авч яваад хөндийн дунд буулгав. Тэнд дүүрэн яс байлаа. Тэр намайг тэдний дээгүүр эргэн тойрон явууллаа. Харагтун тэр хөндийн гадарга дээр үлэмжих яс байсан агаад тэдгээр нь бүр хувхайрсан байв. Тэр надад "Хүний хүү, энэ яснууд амилах уу?" хэмээсэнд би "Эзэн бурхан, та мэднэ" гэв. Эдгээр ясан дээр иш үзүүлж тэдгээрт "Хувхай яснуудаа, эзний үгийг сонсгтун" гэж хэл. Эзэн бурхан эдгээр ясанд ингэж айлдаж байна. Харагтун, та нар амилахын тулд би та нар руу амьсгалыг оруулна. Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж, та нар намайг эзэн гэдгийг мэдэх болно хэмэв. Тинхүү тушаагдсан ёсоор би иш үзүүлв. Намайг иш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд ястайгаа нийлв. Намайг харахад үзэгтэн тэдэн дээр шөрмөс бий болж мах ургаж тэднийг арьс бүргсэн ч дотор нь амьсгал алга байв. Амьсгалд иш үзүүл, хүний хүү, иш үзүүлж. Эзэн бурхан ингэж айлдаж байна. Амьсгалаа дөрвөн зүгээс ирж энэ алагсад дээр үлээж тэднийг амьлуул гэж хэл гэв. Тинхүү надад тушаасан ёсоор нь би иш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж тэд амьд болов. Үлэмжийн их зэрэг хөл дээрээ босцгоов. Тэгээд тэр надад "Хүний хүү, энэ яснар нь юу вэ? Уулын хөндөд хувхайрсан арга яснууд дахин ам орцгоож байна. Энэ яснууд юу вэ? Израилийн хамаг гэр юм. Израилийн хамаг гэр. Харагтун, тэд бидний яс хувхайрч найдлага мань тасраад бид бүр мөсөн таслагдав гэлцдэг. Тиймээс чи иш үзүүлэн тэдэнд хэл. Эзэн бурхан ингэж айлдаж байна. Харагтун, ард түмэн минь ээ, би булчнуудыг чинь нээж, та нарын булчнуудыг чинь гаргана. Би та нарыг Израилийн нутагт авчрах болно гэжээ. Энийг анхаараарай. Олон номлогчид энэ Изекиэл номын 37 дугаар бүлгийг тайлбарлахдаа хүний сүнсэн бие ивэлийг авч өндийж байгаагаар тайлбарладаг. Сүнсний утга учирын тайлал энэ нь мөн боловч энэхүү сургаалын гол утга нь Израиль түмэн 2000 жилийн туршид бүх дэлхийгээр таран их оронгүй болсныг хувхай ястай зүйрлэж тэд буцаж ирээд улс үндэстнээ бүрдүүлж байгаа тухай өгүүлж байгаа юм. Энд Израильчууд буцаж ирээд ийм болно гэж тодорхой хэлж байгаа биз дээ. Яг түүгээр нь болж байгаа биз? Гэтэл энд нэг том асуудал гарч байна. Ямар асуудал вэ гэхээр Израильчууд буцаж ирээд улс орон бүрдэсэн нь олон талын утгатай. Есүс дахин ирэх цаг болж байгааг илэрхийлж Тэнгэрийн улс ойртож байгааг, мөн дэлхийн төгсгөл дөхөж байгааг илэрхийлж байгаа боловч түүнээс ч том нэг асуудал байна. Израилийн газар нутаг эргэн сэргэж байгаа нь ертөнцийн эзний энэ дэлхийн хүмүүсийг шүүх төлөвлөгөөг харуулж байна. Шүүлтийн төлөвлөгөө зохиогдсон нь эргэлзээгүй юм аа. Шүүлтийн төлөвлөгөө зохиогдсон нь эргэлзээгүй. Одоо Илчил номын 1-р бүлгийг гаргацгаая. Илчлэл 1-р бүлгийн 3 дугаар ишлэл. 1390 дугаар хуудас. Илчил номын 1-р бүлгийн ишлэл 3. Бүгдээрээ уншийе. Энэхүү иш үзүүлгийн үгсийг уншигч ба сонсогч
Мөн үүнд бичигдсэнийг сахигчд нь ерөөлтэй. Учир нь цаг ойрхон байна. Бүгдээрээ өнөөдөр ерөөлийг хүртье. Та ерөөл хүртхийг хүсэж байгаа үстэй? Үнээр нь хэлээрэй. Гэхдээ хүмүүс ерөөл буян гэхээр аз завшаан, мухар сүсэг, шашинтай холбож ойлгодог юм. Тэгэхээр буян гэхээр амнас, эд хөрөнгө, үр хүүхэд, тэр дундаа удам залгах эрэгтэй хүүхэд, эрүүл мэнд зэргийг л боддог. Тэр юмнууд байсан ч байхгүй ч адилхан шүү дээ. Яагаад? Бидний нас 70. Сандал 80 хүрнэ. Ийм богинохоо насанд тийм зүйлээр бахархах нь гонигтай зүйлээ. Насан туршдаа зүтгэж, гуйнаж, зовж, зүдэрч, уурлаж, уцаарлаж, ингэж тэгсээр нэг мэдгтэл нуруунд бөхтийж, өтөлж хөгшрөөд, хадан гэртээ ойрдохын цагт амьдрал хоосон, бүгд хэрэггүй юм байна гэсээр. Үхлийн өмнө яаж чадахгүй дуустдаг тийм л амьдралаар амьдардаг. Тэгэхээр хүмүүс тийм амьдралаар амьдарч байгаа хэрнэ. Ямар буян юу гэдэл зөндөх юмнууд байдаг. Мөнгө хурааж баян болоод ямар нэмэр байна? Эрдэм ном сураад эрдэмтэн болоод ч ямар буян байна? Хэр удаан амьдрна гэж. Энд жинхэнэ ерөөл буян гэдэг зүйл байгаа болохоор жинхэнэ ерөөл буяныг авцгаая. Энэхүү иш үзүүлгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчд нь ерөөлтэй. Учир нь цаг ойрхон байна гэсэн. За сайн хараарай. Буян хүртэхийн тулд янзын зүйл хийдэг бол энэ дунд маш амархан зүйлч байна. Маш амархан арга байна. Энэ иш үзүүлэгчийн үгийг уншигч ба сонсогч үүнд бичигдсэнийг сахигчд нь ерөөлтэй гэсэн. Уншигч ба сонсогч ерөөлтэй гэсэн болохоор өнөөдөр бүгдээрээ ерөөлийг авцгаая. Тоглоом гэж битгий бодоорой. Энэ үнэхээр шүү. Үнэхээр ерөөл буяныг хүртэх боломжтой юм. Энэ илчлэл ном бол ойлгоход төвөгтэй. Энэ номыг хэцүү болохоор хүмүүс аль болохоор л уншихгүй хичээдэг. Уншсан ч ямар утгатайг нь сайн ойлгодоггүй. Тэгсээр нэ Библийн тайлбаруудыг уншаад үзэхээр илчлэл номын тухай их бичсэн байдаг. Буруу зөрүү тайлбарласан ч олонтой. Харин энэ илчлэл номыг тайлахад нэг түлхүүр байдаг юм. Гурилны уутны амыг тайлахдаа нэг өчгнаас нь татхад хөвөрч тайлагддаг шиг тэр түлхүүрээр нь түлхүүрдэхэд бүх зүйлийн учир тайлагддаг. Одоо илчлэл номын 5 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Дотор нь болоод ар дээр нь бичсэн. 7 тамга дарж лацадсан хуйлбал ном Синтид залрагчийн баруун моторт байхыг би үзв. Хэн хуйлбал номыг нээж лацнуудыг эвдэх нь зохистой байв. Уншснаа тайлбарлаад явъя. Иш үзүүлэхдээ үүнийг харсан хэрэг. Тэнгэрийн улсад ертөнцийн эзэн Синтидээ ингээд сууж баруун гартаа нэг ном барьсан байна. Юу гэж бичснийг мэдэхгүй ч тэр номонд нь ар өвөргүй дүүрэн бичиг бичээстэй байх бөгөөд энэ ном нь лацтай 7 тугалгаар лацдсан болохоор хинч түүнийг нээж чадахгүй байна. ертөнцийн эзэн нээн. За цааш нь 3 дугаар ишлэлийг харвал тэнгэрт ч газарт ч газрын доорч хинч тэрхүү хуйлмал номыг нээж доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж доторхыг нь үзэх зохистой хинч олдоогүй тул би ихэд уйлав гэжээ. Есүсийн дагалдагч Иохан Патмос аралд иш үзүүлж байхдаа
Яг бодит юм шиг тэр номыг дэлгэх хүн байхгүй. Тэр номны агуулгыг мэдэх хүн ч байхгүй учраас гашуудан уйлав. Маш ихээр уйлж байсан нь гашуудан уйлж байсан гэсэн үг. ертөнцийн эзний хажууд байсан ахлагчдын нэг нь надад бүү уйл харагтун хуйлмал номыг болон 7 лацыг нээхийн тулд Иудагийн овгийн арслан буюу Давидын үндэс ялсан юм гэлээ. Тэгээд би Синтиба дөрвөн амьтны хооронд ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт хургийг харав. Энэ хург бол Есүс эзэн юм. Есүсийг нялх хург гэж нэрлэдэг юм. Их таалагдсан юм шиг байна. Есүс энэ дэлхийд ирээд загламайд цовдлуулсан шүү дээ. Тэр хург 7 эвэр болон 7 нүдтэй бөгөөд 7 нүд нь дэлхий даяар илгээгдсэн. Бурхны 7 сүнс юм. Тэр хург ирээд Синтид залрагчийн баруун мутраас авв гэжээ. Ингээд Есүс түүний эцэг ертөнцийн эзний өмнө очиж номыг авч байна. Номыг аваад тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон 24 ахлагч хурганы өмнө унацгаав. Тэд тос бүр ятг болон утлагаар дүүрэн алтан савтайж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. Тэд шин дуу дуулж хуйлмал номыг авч ласнуудыг нээх зохистой нь та мөн. Учир нь та нядлуулсан бөгөөд өөрийн цусаар бүх овг хил ард түмэн болон үндэснүүдээс бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Тэднийг бурхны мань төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно. Хург болон Есүс эзэн тэр номыг автал эргэн тойронд нь байсан ахлагч нар болон дөрвөн амьтан чанга дуугаар дуу дуулж байна гэжээ. Энэ нь магтан дуулна гэсэн үг. Дараагийн 11-р эшлэлд. Би харж Синти амьтад ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ мянгаараа ажээ. Залгуулаад тэнгэр дэх олон элч нар бүгд хамт дуулна. Бүгд дуулж байна. За тэгэхээр 24 ахлагч болон тэр амьтад нийлээд дуулахын зэрэгцээ. Бүх тэнгэр элчүүд өндөр дуугаар бас магтан дуулж байна. 12-р эшлэлд. Нядлуулсан хург, хүч, баялаг, мэрэгэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гисгээж байлаа. Дараа нь 13-д. Тэнгэрт газар дээр газар дор тэнгис дээр болон тэдгэрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр Синтид залрагч ба хурганд магтаал хүндэтгэл алдар сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцхийг би сонсов гэжээ. Энийг харвал тэнгэр дээр болон газар дээр доор тэнгис дээр болон дунд бүх юмс энэ сансар хорвоогийн бүх юмс бүгд магтан дуулж байна. Энэ нь юу гэсэн үг? Далай дотор байгаа загас ямар дуу дуулах вэ? Тэнгэрт нисж байгаа шувууд ямар дуу дуулах вэ? Энэ сансар огторгүй ямар дуу дуулах вэ? Энэ бол бүтшгүй зүйл гэж зарим хүмүүс бодож байж магад юм. Гэхдээ энэхүү Библиэд одод дуулна гэдэг үг байдаг. Одод дуулна гэдэг нь тэнд байгаа төгөлдөр хурыг тоглобол хөгжим өөрөө амьгүй боловч дуу аваа гардаг. Тэгэхээр найрал дуу, магтан дуу дуулахдаа төгөлдөр хуурын аянд тохируулан дуулдаг шүү дээ. Энэ төгөлдөр хуураас илүү агуу хөгжмийн зэмсгийг би мэднэ. Энэ бол сансар огторгүй юм аа. За би та бүхэнд энэ дэлхийн тухай өчигдөр билүү, уржигдөр билүү хэлсэнчлэн энэ дэлхий эргэлдэхдээ маш чанга дуу чимээ гаргадаг. Би дэлхийн эргэлдэж байгаа энэ дуу чимээг сонсож байсан бөгөөд хаанаас сонссон бэ гэхээр Америк нэгдсэн улсын Вашингтон ДС-ийн хажууд байрлах ногоон бүсэд байрлах хиймэл дагуул зохион бүтээдэг Кертис техникийн компанид очиод
Сансрын нисгэгчид хиймэл дагуулаар сансарт нисч энэ дэлхийгээс гараад дэлхийн эргэлдэх чимээг хурааж аваад тентхийг сонсож болохоор бүтээсэн байдаг. Би тэнд очиод энэ дэлхийн эргэлдэх чимээг сонссон юм. Энэ төгөлдөр хурын даралтыг тоншчоод ард нь очиод харвал олон утаснуудыг цохихаар гард дуу аваа гардаг. Гэхдээ утас болгон өөрөөр ингэсэн дуу аваатай. Энэ дэлхийн эргэлдэх чимээ, буд гариг болон бусад од эрхэс тойрон эргэлдэх чимээ. Тэр дэх Тэнгэрийн заадасдах бүх одод бүгд эргэлдэх чимээтэй. Тэнгэлгэрээч эргэлддэг нь би өөр өөрсдийнхөө байрлалаас дуу аваа гаргадаг. Энэ хөгжим бол тэр төгөлдөр хураас ч илүү тансаг бөгөөд сүрлэг гэдэгт би итгэж байна. Тэгэхээр энэ их байгаль бол ертөнцийн эзний байр суурьнаас харахад магтан дуу дуулж байгаа нь дамжиггүй юм аа. За тэгэхээр Есүс ертөнцийн эзний өмнө очин лацтай номыг хүлээж авахад Тэнгэрийн юмс 24 ахлагч амьтад тэнгэр элч нар бүгд магтан дуу дуулж сансар огторгуйн бүх юмс дуудуулж байгаа энэхүү явдал бол үлэмж агуу болохыг илэрхийлж байгаа юм аа. Үнэхээр агуу болохоор тэд магтан дуулж байгаа юм. Тэгэхээр цаашаа үзцгээе. Эхлэл номын 1-р бүлгийн 28-д ертөнцийн эзэн энэ орчлонг бүтээж бүх эрхийг хэн өгсөн бilé? Хэнд үлээ? Адамд шүүд, тийм үү? Гэтэл Адам итгэл алдсан. Адам энэ ертөнцийг тэр чигээр нь зарж идээд ертөнцийг хэн эзэлсэн бilé? Чөтгөрт үлдээсэн. Чөтгөр хаанчлах болсон шүүд. Тийм болохоор Адамын алдсан энэ ертөнцийг хоёр дахь Адам болох Есүс ирж буцаан авнаа гэсэн үг. За тэгвэл ертөнцийн эзний баруун гарт бариатай байгаа тэр ном ямар учир утгатай зүйл вэ? Битүүмжлэгдсэн тэр ном бол энэ дэлхийг чөтгөр эзэлсэн тухай, чөтгөрт зарж эдсэн тухай түүхийг өгүүлсэн ном юм. Тэр номыг бичиж үлдээсэн болохоор Есүс тэр битүүмжийг нэг нэгээр нь задлаж номонд бичигдсэнийг харж чөтгөрт төлөөсийг нь төлж орчлон ертөнцийг буцааж авнаа гэсэн үг юм. За тэгэхээр энэ орчлон чөтгөрийн эзэрхийлэлд байж байгаад ертөнцийн эзнийх Есүс ертөнцийн эзэн биз дээ. ертөнцийн эзнийх болон чөлөөлөгдөх болно. Тийм учраас тэнгэрт байгаа 24 ахлагч болох амьтад тэнгэр элч нар хүн юмс бүгд өндөр дуугаар магтан дуулж байна. Тэгэхээр тэр дуу ямар чанга, ямар чухал дуу гэж одоо Ром номын 8 дугаар бүлгийг олцгоё. Ром номын 8 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл. Ром 8-ын 19 1277 дугаар хуудас. За уншия. Учир нь Бурхны хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бус. Харин өөрийг нь захирсан түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч мөн ялзарлын болчлолоос чөлөөлөгдөж Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм.
Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа yoolon, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ гэжээ. Энд гарч байгаа бүтээл гэдэг нь энэ орчлон ертөнцийн бүх юмсыг хэлж байгаа юм. Энэ сансар хорвоогийн бүх юмс yoolon зовж байна. Yoolon шандаж байна гэж юу гэсэн үг? Өмхийрч, муухай үнэр ханхалж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэж байна. Талд очоод харвал үдсгэлэнтэй цэцгэс бүрэн цэцгэлж тэр цэцгний үндэснээс чимээ гарна. Тэгэд зүгээр харвал могой мэлхийг барьж иднэ. Энэ бол yoolох дуу юм. Хүмүүс дээвэр доороо шувууны үр өлгөөд түндэ шувуу барьж хийвэл өнөөх шувуу жив жив гэж дугардаг. Энэ дууг шувуу дуулж байна гэж хүмүүс боддогч үнэндээ бол уйлж байгаа юм. Тэр амтэн эрх чөлөөгүй болоод уйлж байхад тэр чимээг хүн таашаан суудаг. Тэр чимээг хүн таашааж суудаг. Энэ бол харин yoolох дуу юм. Хашаанд хөөхөн дэгдэхээ жив гэдэл гүйлдэж байх нь үнэхээр эгдүүтэй хөөхөн харагддаг боловч тэр амтэн өгчхээр ямар муухай хэлбэртэй гэж бодно. Мөн модны навчис газар унаж өгөрч муудан эвгүй үнэр гаргадаг. Сүүлийн үед дэлхийн агаарын бохирдлоос болж усч бохирдож бүх юмс yoolж тийм байдалд хүрээд байна. Ягаад тэгж зовж yoolж байна вэ? Ягаад? Чөтгөрийн дарлалд бүх юмс зовн тарчлна. Тэгтээ эдгээр юмс ямар нэгэн юмд найдаж байна. Нэг л зүйлийг хүлээж байна. Юу хүлээж байна? Энэ 19 дугаар ишлэлийг харцгаая. Учир нь Бурхны хөвгүүдийн илчлэгдхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм гэсэн. Тийм ээ. Бурхны хөвгүүд гарч ирэхийг хүлээж байна. Тэгэхээр одоогийн энэ түүхэн юу вэ гэхээр би 2 дахь өдрийнхөө цугларалтын үеэр ярьсан. Энэ түүх бол ертөнцийн эзэн үрээ суулгаад ганц хүүгээ үр болгон суулгаад энэ үрээр Есүсээр дамжуулан олон хүү төрүүлэх үйл явц гэж хэлсэн байгаа. Тийм үү? Тэгэхээр тэр ертөнцийн эзний хөвгүүдийн тоо гүйцвэл энэ дэлхийн бүх юмсад эрх чөлөө ирнэ. Эрх чөлөөтэй болно. Тэр явдлыг энэ бүх байгаль дэлхий бүтээлүүд хүлээж байна гэж энд хэлж байна. Дахиад хэлье. 19 дугаар ишлэл. Учир нь Бурхны хөвгүүдийн илчлэгдхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Дараа нь 21 дугаар ишлэлд. Бүтээлээ өрөөч мөн ялзарлын болчлолоос чөлөөлөгдөж Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм. Тэр ертөнцийн эзний хүүхдүүд дахин төрөх хүмүүс аврал авах та бүхэн тэр хүмүүсийн тоо гүйцвэл энэ дэлхий шүүлтийн тавцан дээр тавигдах бөгөөд Есүс шүүхээр энэ дэлхийг дахин сэргээхээр ирнэ. Хараал тайлагдж муудж үнэр гараад байгаа зүйл алга болно. Үнийг л хүлээж байгаа юм. Тийм учраас үүнийг бүр мөсөн биелүүлэхийн тулд аврал авах хүмүүсийн тоо гүйцэх Есүс дахин ирэх хоёр хоорондоо нарийн холбоотой юм. Одоо Илчил номын 5 дугаар бүлэг рүү эргэн очицгаая. Тэгэхээр түрүүн хэлсэн шиг алдагдсан энэ ертөнцийг Есүс буцаан авах гэж энэ дэлхийд ирэхдээ нөгөө номоо дэлгэнэ. Лацыг нэг нэгээр нь задлаад номоо дэлгэн чөтгөрт үнийг нь төлнө. Чөтгөрт эргээд үнийг нь төлнө. Тэгээд буцааж авна.
За одоо нэг юм асуух уу? ертөнцийн эзэн чөтгөрт ямар үн төлөх вэ? Ямар төлөөс төлөх вэ? Тэр бол шүүлт юм. Тэгэхээр энэ лацнууд нэг нэгээрээ унвал лац задрахад энэ орчлонгийн шүүлт эхэлнэ гэсэн үг. Ижил номын 6 дугаар бүлгийн 1-р ишлэлд. 6 дугаар бүлгийн 1-д хург 7 лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь эрэгтэн гэж аянгийн дуунлугаа адил хэлхийг би сонслоо. Харагтун би нэгэн цагаан мөр харлаа. Түүнийг унсан нэг нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв. Энд хург Есүс тэр номыг бариад нэг лацыг задлаад үзвэл цагаан морьтой хүн гарч ирнэ. Цагаан морьтой гарч ирэх тэр нь ном сумтай ажээ. Дээр үед ном сум маш чухал зэвсэг байсан бөгөөд тэрээр ялсаар гарч ирсэн гэж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол энэхүү цагаан морьтон юм. Тэгвэл тэр хэн бэ гэхээр тэр бол антихрист юм. Ялсаар ялах гэж байгаа боловч ялж чадахгүй. Тэр цагаан морь нь Есүсийг дуурайж байгаа хэрэг. Есүс ч гэсэн цагаан морьтой ирдэг шүү дээ. Эхнийхийг харвал 7 жилийн зовлон хизээ эхэлж байна вэ гэхээр антихристийн үеэс эхэлж байгаа юм аа. Антихрист гарч ирээд л энэ үе эхэлдэг. Түүний дараа 2 дахь лац 3 дугаар ишлэлд. Тэр 2 дахь лацыг эвдэх үед 2 дахь амьтан эрэгтэн гэхийг би сонслоо. Өөр нэг улаан морьтон гарч ирэв. Түүнийг унсан нэгэнд дэлхийгээс амар тавныг болон авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг сойрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв гэжээ. Энэ бол дайн юм. 2 дахь лацыг тайлахад төлөөс төлөх зүйл гарч ирсэн нь юу байв? Дайн. Тэгэхээр 7 жилийн зовлонгийн үеийг мэдэхгүй боловч дэлхийн нийт хүн амын 3/2 нь үхэх болно. Аимшигт дайм болно. Тэр бол чөтгөрт төлөх төлөөс юм. Залгуулад 3 дахь лац 5 дугаар ишлэл. Түүнийг 3 дахь лацыг эвдэх үед 3 дахь амьтан нь эрэгтэн гэхэд харагтун би нэгэн хар морь харлаа. Түүнийг унсан нэг нь гартаа хостын барьсан байв. Хэмжүүр буудай нь 1 динар, 3 хэмжүүр арвай нь 1 динар болно. Тос болон дарсыг бүү сүйтэг гэж 4 амьтны дундаас гарах мэт дууг би сонсов. Энэ юу гэсэн үг? Гэхдээ энэ бол ган гачгийн тухай юм. Гантай жил 1 динар гэдэг бол асар их мөнгө байтал хэмжүүр буудай, 3 хэмжүүр арвай, ганцхан динарын үн хөрч байд. Энэ самун дунд аимшигтай ган гачиг болно. Хэр баргийн хөрөнгөтэй хүн хоол олж идэхэд хүнд болно. Газар хөдлөлт. Газар хөдлөл ямар их болж байгааг та бүхэн мэдэх болов? Маш аимшигтай газар хөдлөлт болж мөндөр буун гэж хэлсэн. Энэхүү их үеийн дунд халдварт өвчин тархаж, маш хурдцтайгаар дэлхийн нийтээр тархаж, маш олон хүмүүс амиа алдах болно. Та бүхэн газар хөдлөлт хэр их бий болдог тухай мэдэх үү? Одоогийн байдлаар жилд газар хөдлөлөөр нас барагсдын тоо маш өндөр болсон байна. Газар хөдлөл Латин Америкийн номхон далайгаас эхлээд Америк руу өгсөж, Аляскаар гараад Японоор дамжин энэ тал руу урд талаараа Хятадын их газарт ч болж, урд ураа тойроод Индокийн далайг гэтлэн Турк, Иран, түүний дараагаар Грек, Оросын холбооны улс, Украины нутагт маш өндөр давтамжтайгаар үзэгдэж, олон хүний амь насыг аван одож байна.
Хамгийн ихний өдөр хэлсэнчлэн газрын гүндэх хайлмаг тэндээ байнга буцалж байгаад гадагшаа зад татан гарч тийм галтуул орчлон ертөнцийг орвон гоор нь эргүүлж орхидог билээ. Энэ нь өнцгөн сайн таарахгүй болохоор тэгэх тохиолдолч байх бөгөөд нарийн учрыг сайн мэдэхгүй ч энэ дэлхий дотор талаасаа хайлж байдагтай холбоотой юм. Эдгээр нь энэхүү сүлийн зовлонгийн жилүүдэд байнга бий болно. Хүмүүсийн сэтгэл санаа туйлын хямралын байдалтай байна. Одоо ч гэсэн маш ихээр хямарч байгаа боловч тэр үед маш их хурцдаж нэг үндэстнүүдийн дунд ч гэсэн ноцтой үйл явдлууд олноор гарах магадлалтай. Хүнс тэжээл хомсдож амьдрал туйлын хэцүү байдалтай болохоор хүмүүс сэтгэл яривнах тийм чиг хандлага руугаа явж байна. Тэр бол энэ дэлхийн шүүлтийн өдөр юм. Бүх зүйлийг бодох боломжгүй л дээ. Одоо Илчил номын 13 дугаар бүлэг. 13-ийн 1-р ишлэлээс эхлэн уншийе. Тэгээд тэр Тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо. 10 эвэртэй 7 толгойтой аратан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээр 10 титэмтэй, толгойнууд дээр Бурхныг доромжилсон нэрстэй байлаа. Энэ тун сонирхолтой. Тэнгисээс нэг аратан гарч ирсэн нь чөтгөр байв гин. Нэг биен дээр 7 толгойтой, 10 эвэртэй сонин муухай амтан гараад иржээ. Энэ амтны талаар үргэлжлүүлэн уншицгаая. Миний харсан тэр аратан эрвэстэй адил бөгөөд хөл нь баав ганх шиг. Баавын хөлийн хумс урт бас маш аюултай. Ам нь арслан гинх шиг байв. Ам нь маш том байх нэ. Луу түнд өөрийн хүч ба синти асар их эрх мэдлийг өгөв гэжээ. Тэгэхээр луу бол сатан юм. Тэр амтан бол сатаны бие төлөөлөгч. Сатаны эрх мэдэлтэй бөгөөд түүнийг төлөөлөгч юм. Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шархан эдгэхэд дэлхий даяараа шагширч араатны араас дагав гэжээ. Тэгэхээр тэр Есүсийг дуурайж байна. Есүс үхээд 3 өдрийн дараа дахин амилсныг харагтун. Тэгэхээр би тэр Христ гэдэг хүн чинь байна гин. Тэр бол антихрист юм. Антихрист. Тэр амтан энд бичигдсэн шиг амтан биш. Хүнийг хэлж байгаа юм аа. Тэр бол антихрист юм. 4-р эшлэлд луу ярих мэдлээ аратанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд аратанд мөргөөд хэн энэ аратны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ гэцгээв. Их юмсыг болон доромжллыг хэлэгч амийг түүнд өгсөн бөгөөд 42 сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. Энэ хүн энэ дэлхийд төрсөн түүхэн хүмүүсийн дундаас хамгийн итгэл үнэмшилтэй зүйлийг хэлж байна. Ингэснээр бүх хүмүүсийг дагуулж байна. Энэ дэлхийн бүх хүмүүсийг. 6-р эшлэлд тэр Аманын Бурхныг доромжилж нэрийг нь, асрыг нь, мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж тэднийг ялах нь энийг анхаараарай. Түүнд өгөгдсөн альва овг бүх овг аймаг ард түмэн хэлтэн дэлхий дээр өөрийн хэлээр ярьдаг бүх улсыг хэлж байна. Үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. Энэ ертөнцийг эзлэнэ. Энэ цаг үе болоход дэлхийг нэг л засаг захиргаа удирдах бүх дэлхийн холбоо байгуулагдана. Дэлхийн холбоо. Дэлхийн холбоо гэдэг нь улс тус бүрийн засгийн газар байх бөгөөд түүний дээр бүх дэлхийн нэгдсэн нэг засаг байх юм. Тэгээд тэр үед ерөнхийлөгчтэй байх юм. За тэгвэл тэр хүн хэн бэ? Хуучин гэрээний Даниэл номын 7 дугаар бүлгийг гаргацгаая. Тэрүүний Езекиэл номын дараа байгаа. Мянга 3 дугаар хуудас. 1003 дугаар хуудас.
15 дугаар ишлэлээс эхлэн уншицгаая. 15. Харин Даниэл би дотроо шамлаж миний толгойн дах үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очиод түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлв гэжээ. Энд Даниэл дөрвөн араатныг харж байгаа. Тэр араатнууд нь хүн төрлөختний дөрвөн хааныг хэлж байна. Дөрвөн хааныг. 17 дугаар ишлэлд. Энэ дөрвөн авраг араатан бол газраас босох дөрвөн хаан юм. Харин хамгийн дээд нэгний ариун хүмүүс хаанчлалыг авч ирэх бүх үеийн турш үрд эзэмшин гэв гэжээ. Иймдээ дөрөв дэх араатны үнэн учрыг мэдхийг хүсв. Илчлэл номын 13 дугаар бүлэгт гарч байгаа араатан бол дөрөв дэх араатан юм. Дөрөв дэх араатан. Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аимшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгиж, бутлаж, үлдэснийг нь хөлөөрөө гიშгсэн. Мөн түүний толгойн 10 эвэр болон өмнө нь зайгаар гар 3 эвэр булгаж унсан. Өөр нэгэн эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан. Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь эртний нэгэн ирж хамгийн дээд нэгний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүст хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно. Тэрээр ийм хэлжээ. Дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх хаанчлал. Дөрвөн араатан нь дөрвөн хаан бөгөөд дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх улс гэсэн. Дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгарн бүх дэлхийг залгилж, талхалж хэсэглэх болно. Сайн анхаараарай. 10 эвэр бол тэр хаанчлалаас босох 10 хаан юм гэжээ. За энэ хүрээд тайлбарлах хэрэгтэй болж байна. Манай эртний 600 оны үед Иерусалим мөхөх үед харь үндэстний үе эхэлсэн, тийм үү? Есүс эзэн ирэх хүртэл харь үндэстний үе үргэлжилдэг бөгөөд энэ үеэс дөрвөн хаан, дөрвөн улс энэ дэлхийг эзэрхийлж эрхшээлдээ оруулсан байгаа тухай өгүүлж байна. Эхнийх нь Вавилон. Вавилон юм. Вавилон нь одоо хаанах вэ гэхээр Голфын дайныг өдүүлсэн Ирак юм. Ирак бол эртний Вавилон улс бөгөөд Багдадыг Иракийн нийслэл хот болгон эртний Вавилоны төөрийг тавьсан байдаг. Тэнд Небухаднезар гэдэг хүн бүх дэлхийг захирч байсан. Тухайн үеийн хүн төрлөختний соёлын их өлгий байсан болохоор мэдээж ойрхт орнуудыг бүгдийг эзэлж Иерусалим ч гэсэн эзлэгдсэн байна. Тийм болохоор Израиль ард түмэн Вавилон руу онцлогдсон очсон байна. Түүний дараа Перс. Перс бол одоогийн Иран улс. Персийн Курейш гэдэг хаан Вавилоны эсрэг босож дараад улс төрийг нь атгаж Вавилоны эзэлж байсан улсыг булааж авсан юм. Энэ бол 2 дахь араатан юм. 3 дахь араатан бол Хелла. Хелла улсын Александр хаан. Александр хаан Перстэй удаан дайтсны эцэст буулгаж аваад тэдний эзэж байсан бүх нутгийг эзэж авсан байна. Александр хаан тэндээс энэтхэг хүртэл их цэргэн удирдан дайтаж байгаад нас барсан гэдгээ. Александр хаан бол гүн ухаантан байсан боловч дөнгөж 33 настайдаа нас барснаар Грекийн Хелла улс 4 улсад хуваагджээ. Тэр улс нь Ром юм. Италийн Ром бол 4 дахь улс. Италийн Ромд Юлий Цезар гэдэг хүн анх Помпеус болон Красус нартай хамтран тухайн үеийн сенатчийн эсрэг гурвалсан улс төр хийж байгаад Красус нь дайнд амьэрсдэж Цезар Помпеусыг дарж
Ромыг эзэлсэн боловч сүлд нь хорлогддог. Тэр явдлын дараа түүний өргөмөл хүү Библийг харах юм бол Цэзар Август гэдэг хүн нь Лук номын 2 дугаар бүлэгт Цэзар Август гэдэг хаан эрх барьж байхад Есүс эзэн мэндэлсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр Ром улс бол 4 дахь улс юм. Гэхдээ Ром улсыг Османы Туркууд довтолсон ч гэсэн мөхөөж чадаагүй юм. Нэгдсэн Европ гэдэг нэрээр эртний Ром улс дахин сэргэн. Энэ бол Ромын дахин сэргэлт. Энэ бол эртний Ром дахин сэргэн мандаж байгаа хэрэг юм. Даниэл номын 2 дугаар бүлэгт Даниэл асар том баримл зүүдэлсний алтан толгой нь Вавилон. Мөр 2 гар нь Перс. Гэдэс Хевли Ташан Хелла. 2 хөл нь Ром юм. Түүнчлэн хөлийн 13 нь 2 хөлөнд нь 10 хуруу байх бөгөөд тэр бол 10 улсыг илэрхийлж байгаа юм. Энэ бол Европын холбооны улсууд. 10 гэдэг тоон одоо бол таарахгүй л дээ. Гэвч 10 гэдгээр нийт улсуудыг илэрхийлж байгаа юм. Хүмүүс минь. Одоогоос 2500 3000 жилийн өмнө бичигдсэн энэ сургаал өнөөдөр бидний нүдний өмнө тэр чигээрээ биелэж байгаа биз дээ. Одоо энэ түүх гэдэг бол галт тэрэг зогсоолдоо орж ирэхтэй адил маш удаан чадан ядан үргэлжилж байгаа тийм түүх юм. Тэгвэл энэ үед бидний асуудал юу вэ? Энэ бүх зүйл ертөнцийн эзний улс ирснийг нотолж байна. ертөнцийн эзний улсад очихын тулд сүнсээрээ авралыг олж дахин төрөх ёстой. Тиймээс бүгд толгой мэхийн залбирцгаая. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Сэтгэлээсээ хариулаарай. Та бүхэн үнэхээр нэг өдөр ертөнцийн эзний сургаалыг ухаарч дахин төрсөн үү? Хэрв тэгээгүй бол Тэнгэрийн улсад орж чадахгүй. Та бүхэн энэ удаад бид энэхүү асуудлыг авч үзэж байгаа болохоор зүрх сэтгэлээс энэ сургаалыг сонсохыг хүсэж байна. Агуу эзэн минь баярлалаа. Бид мунхаг харанхуй боловч эзний сургаалыг уншиж бусдад ойлгуулан таны үгийг гэмшсэн сэтгэлээр түгэж байна. Эзэн минь энэ бүгдийг ариун сүнсээрээ удирдан өгч олон сэтгэл ертөнцийн эзний дуу хоолойг олж сэтгэл зүрхний хаалгаа нээн хүлээн зөвшөөрөхөд эзэн минь замчилж өгнө. Үлдсэн цагийг ч та удирдах өгөхийг хүсэж байна. Эзний нэрээр залбирлаа. Амен.